Сайн байна уу? Намайг Сонин Бэрийн Нэмсрэн гэдэг. Би тэгээд Орон аймгийн 1-р сургуулийн 11-ийн ангиас суралцсан. Оролцож байгаагүй анхныхаа удаа оролцож байна. Группээс ийм тэмцээн явуулж ийн гэдэг манай химийн багш маань хэлцүүлээ. Тэгээд оролцоо гэдэг оролцож байна. Энэ болохоор ус төрөгчийн хитнэслийг шүтэн колтондоо хийгээд дээрэс нь манганит диоксид буюу манганы хоёрыг катализаторын үүрэгтэй оролцож байгаа. Харин бүтээгдэхүүн бодис нь болохоор 2 мл ус тэгээд хүчил төрөгчийн гэж гарч байгаа. Хэрвээ энэ хүчил төрөгчийг ингээд шалгаж үзье гэж бодох юм бол цогцсон замуудыг дээр нь байвал ингээд хүчил төрөгчийн маань галыг асааж бадрааж өгдөг болохоор тэр цогцсон замууд маань асааж өгдөг. Интернетээс хайсан тэгээ хэд хэдэн туршилтуудыг туршиж үзээд хамгийн бүтэлтэй бас туршилтаас нь тэгээд ер нь бол манганы диоксидыгоо арай бага хэмжээгээр авбал бас төстэй юм билий. Их авбал тэгээд жоохон онцгой. Тэгэхээр бас эндээс туршилтын одоо практик чадвар бас уусан байгаа юм шүү дээ. Дараагийн удаа ч гэсэн туршилтыг те юун дээр анхаарах уу гэдэг чадварыг бас олж авсан байна гэж харлаа. За ерөөдөө энэ тэмцээн зохион байгуулж байгаа арга хэмжээний талаарх өөрийнхөө сэтгэлдлийг хуваалцаач. Ингээд хүүхэд болгоныг авчраа тэгээд бүгднгийн нөрсөн болохоор надад маш таатай байсан. Тэгээд нөгөө өдөө орнодоос ч гэсэн ирж оролцоод ч гэсэн ингээд ямар нэгэн үйл хараагүй. Тэгээд ирээд зураг авахад ч гэсэн юм барахууштай амар гоё сэтгэл төрсөн. За баярлалаа. Ингээд маш холоос бас зорж ирж манай арга хэмжээнд оролцож байгаа. Тэгээд амжилт хүсье. Удахгүй тэмцээний үр дүн зарлагдах байх тий. За баярлалаа.